Сая манайхаа нөгөө нэг хамрын камерын сүүлийн влог хийснээс хойш 7 хоног өнгөрч байна. Өчигдөр 2 хоногийн өмнөөс ахуулаад энэ 2 ясаар юу ч мэддэгддгүй байсан. Тэгсэн чинь ингээд тухаар янгнаад би маш их сүлдаад тэгээ энэ хоёр хазар ус ингээд ясна час ч юм уу нэг юм янгнах маягтай байгаад байна. Тийм болохоор ингэж болохгүй учраас толсон хугацаанаас наа нэмжтэй үзүүлэх гэж явж байна. Орч үнтэй. Ингэж гэж хэлэхгүйсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд ийшээ жимүүд нь бол аюугаар болчихж байна. Эстетикийнхаа бодоод хоёлаа одоо юу яах вэ? Нөгөө нэг харагдсан. Ерөнхийд нэг дахиад нэг зураг нэг харагдсан. Ярина юу байсан бэ? Тэгээд шалтгаан нэг хэрчээд хөө. Одоо нөгөө имчхээний маань үр дүн болсон байна гэж харчих. За ямар ч гэсэн хамрын дайрын рентген зураг дахиад авахуулаад үзье гэж байна. Тэрээс яг энэ дотор хөндийн бол айгүй цэвэрхэн гайгүй болсон л байна. Юу гэж яах вэ? Одоо нашаараас ч. Амаангаа. За болсон. Шарлах хийлээ. Шарлах гэдэг юм 5 минутын чинь нэг юм хийдэг юм шүү дээ. Тэрийг 5 өдөр хийнэ гинэ. За ирээд рентген зураг авахуулаад тэгээд энэ бол хан болж зарлалтай байгаа. Янгнаад байгаагаа болиулахын тулд 5 өдөр шарлах хийлээ. Тэгээд шарлах нэг ингэж хийдэг юм байна. Тэгээд 5 өдрийн дараа ер нь гайгүй болчих واخ гинэ. Хамар шарлагаа хийх гэж явж байна. Тэгээд хамар шаарлага шүү дээ. Нэг удаагийнх нь 15,000 төгрөг. Тэгэхдээ ер нь яг ингээд нийт хэдэн төгрөг зарлалцснаа ер нь базаад ер нь ярина. Гэнэ. За хамрын камерт идгэрсэн. Монгол ирээд нэг марафон зурфан ажиллагээд олон юм хөдөлж явсаар байгаад YouTube бол нэлээд орхигдуулчихлаа. Тэгээ айгүй олон хүмүүс нөгөө нэг хамрын камер чи юу болсон яасан байсан бэ? Тэгээ би бас хамрын камер тусчаад айгүй хэцүү нэ яах ёстой юм бэ гэд зөвлөгөөнүүдийг асууж байлээ. Тэгээ энэ бичлэгээр би битүү бүтэн өөрийнхөө хамрын камерыг хэрэг идгийсэн туршлага ярих болно. Та нар ингээд уцаад доошо тавиад гоё сонссон ч болно шүү. За анх яаж хамрын камерт туссан гэсэн чинь би Монголд 2 сард ирээд 2 сард одоо хүртэл яваад байгаа энэ балиар вирусны ханаад ингээд тархаж эхэлжсэн байхгүй юу? Миний дархлаас сул байгаа учраас тэр ханиадыг бол шууд авсан. Тэр ханиадтайгаа би бараг сар тарчилсан. Тэгсэн чинь давхар яасан гэсэн чинь хацар тухаар ингээ хатгуулаад амар ногоон ус гараадсан байхгүй юу? Тэг би гайхаад энэ одоо яагаад ингэж байгаа юм болоо гэсэн чинь амьсгалж чадахгүй хамар битүүрдсэн чинь тэр нь хамрын камертээсэн. Юу болж таарсан гэхээр би өмнө 100 Монголд ирээд оншуулахдаа бас нэг хамрын дайвар хөндөй чинь дотоод нь булчин ингээ зузаарлалтай ханан зузаарлалтай байна гэд антибиотик уугаад Ирландд очиод тэгээд тэр нь нус мусч гарахгүй ингээ аягүй гоё эдгэрээд өнгөржсэн байхгүй юу. Тэнгүүд одоо бодох нэ би юутай яасан юм шүү. Угаасаа л надад хамрын камерт урт хугацаанд үргэлжилжсэн юм шүү. Хөнгөн хэлбэрээр. Тэнгүүд би тэрийг мэдэхгүй явж байгаад 2 сард Монголд ирээд вирус аваад вирусны ханаад тэнгүүд энийг чинь сэдрээгээд бүр идэлүүлчихсэн юм билээ. Тэгээд ингээд камерт бол хүндэрсэн. За шинж тэмдгүүдийн яриа заяа. Хамрын камерт
ямар шинж тэмдэг илрүүл гамрет гэж мэдэх вэ гэвэл хамгийн түрүүнд доошоо тонгоонгууд энэ дух болон хацар руу ингэж хатгуулж өвдөн. Одоо чи доошоо тонгооч чадахгүй гэсэн үг. Хоёрт нь болохоор амар их тийм ногоон өнгийн нус маш их хэмжээгээр гардыг байлээ. Гуравт нь болохоор мэдээж энэ яс руу ингээ янгинаад идэм билээ шүү. Энэ нүдний хоёр тал духны ишээ янгинаад идэг. Тэгвэл гамрет хамарчин байнга битүүрдэг бол мөн ингээ хамрын чинь талсны юм мөрөлтэй бол вирус авсан тохиолдолд вирусны ханиад юм уу гаднаас вирус авах төдийд л эн чинь гамрет болж хувираад хүндрэх эрсдэлтэй. Гамрет гэхэр би зүгээр ингээл хамрын битүүрэл нэг амир ингээл тоохгүй ингээ хайчтын болов гэж бодсон чинь үгүй юм бэлээ. Миний бодсон шиг тийм хөнгөн хэлбэрийн зүйл биш юм бэлээ. Яагаад тэгэхээр хацар дух хоёр бол тархитай болон нүдтэй хамгийн ойр байдаг эргэтэн. Тэгэд энэ нь ингээд хүндэрсэн тохиолдолд хараагаа алдах болон тархи руу нөлөөлөх магадaltaй юм бэлээ. Тэгэхээр хүндрүүлж болохгүй, хүндрүүлэхээс өмнө арга хэмжээ авдаг. Онцолж одоо нөгөө нэг энэч нэг ач холбогдол өгөө те энэ айгүй харахгүй болохгүй дээ гэж бодоогүй учраас би шууд зүгээр улсын эмнэлгээр явъя гэж бодоод улсын эмнэлэг дээр очисон. За улсын эмнэлэг дээр очиулаад маш их цаг алдсан. Эхлээд нь цагаа залгаад авж байгаа 1800 хэд гэсэн дугаар л байлаа. Залгаад авж байгаа. Очоод нөгөө эмчтэй үзүүлж байгаа. Очоод эмч үзүүлсэн чинь рентгенд харах хэрэгтэй. Ингээд гэрэл ингээ хийж үзснэ. Рентгенд харах хэрэгтэйгээд маргааш нь дахиад рентгений цаг өгж байгаа юм. За рентгентэй ингээд өглөө ирээд ингээ бас ингээ битүү оочрлж байгаа юм. Нөгөө авсан цагтаа ч орж чадахгүй штэ Монголд чинь. Тэгээд оочрлж байгаад рентгенийхаа хариуг аваад тэнгүүтээ буцаад эмчтэй дахиад оочрлон заяа. Тэгээд үзүүлнэ. За тэгсэн чинь тэр эмч надад тэгээ үзэнгүүтээ нэг 7 хоногийн антибиотик бичиж өгсөн. Хандлага жоохон сонирн байсан маа. За ишээсөө ингээл хараал яснаа. Наач тэгсэн мэн заяа. Энийг ингээд үү. Тэгэл орж моронгод өрөөндөө толдож мөлтцэн ингээд байждаг амар сонин тийм ерөөсөө тийм эмчийн тийм гоё юм мэдрээгүй тийм тэнэг тийм айгу чадвар муутай залуухан юм шиг санагдсан. За тэгээ байжсэн чинь намайг надад ч одоо компьютерт харах хэрэгтэй байна. Гингүүтээ за компьютерт харуулчаад ир заяа гэт гингүүтээ нэг имлэгийн одоо төмөр замд байдаг нэг имлэгийн компьютерт харуулдаг юу бичиж өгж байгаа байхгүй. Яг ийшээ очиж харуулчаад иргээд тэгэнгүүт тэр ойр хавар компьютерт хардаг газар зөндөө байгаа ш. Тэнгүүд нөгөө улсын эмнэлэг чинь өөрийнхөө холбоос үлбэ шахандаа ингээд улсын эмнэлгээс хувийн эмнэлэг рүү нөгөө нэг байхгүй үйлчлэгийг нь харуулдаг чинь бүр ингээд бизнес болцсон. За тэр ч яг дүүрч би тэгэл нөгөө өвдцэн хүн чинь ерөөс өвгөнд нь ороод яваад байгаа байхгүй юу. За ингээд тэр төмөр замын тэр компьютер руу ингээд хаавсан чингэлтэйгээс төмөр зам руу яваал яж хат нь ингээд хавар хүүтэн байсан ш. Хүүтэн агаар авахаар л өвдөө зэ. Тэгэл нөгөө хамраамаа дараал ингээд яваал очиод нөгөө компьютерт нь харуулчаал буцаага хариугаа авчирж ирээ харуулах гэсэн чинь нөгөө нэг надад бичиж өгсөн залуухан эмч чинь тэр хариугаа уншдаг хэмжээний эмч биш байсан. Би заавал мис заслын эмчтэй уулзах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь мис заслын эмч нь хаалганд орсон. Би бүр 12 нэг хүртэл хүлээсэн өглөө би ингээ 8 хэд тэр имлэг дээр очиж байгаа шүү дээ. Ингээ ийм их цаг алдчихж байгаа шүү дээ. Тэгээ хүлээгэлсэн. Тэгээ би ер нь бол сүүлээ бодсон л доо. За улсын имлэгээр явснаас бол үгсэн дээр юм байна гэд. Тэгэл зүгээрээ ч ихсэн айгүй уур урж байгаа байхгүй ингээл өчнөө цаг хүлээгээ суугаалаа. Тэгэл өглөө яг 8:30 гээл очиход нөгөө юм чин юу те өрөөндөө байж байгаа 10 минутын дараа орж гэл тэгснээ толдцсон ч зогсож явах шиг яг юу гэсэн ч үгүй цалин баг болохоор тийм хандлагатай гэдэг юм уу бүү мэд. Би өөр улсын эмчнэр зөндөө мэдэн тэгэл айгүй гоё сэтгэлээсээ ажилдаа ханддаг хүмүүс байдэн штэ. За Чингэлтэй дүүргийн эмч лав тийм эмч байгаагүй. Дээрэс нь 2 жил ажиллаж байсан л туршлагатай юм байлээ. Миний нөгөө нэг компьютерийг нөгөө мис заслын эмч нь ирэхгүй удаадсан чи өөрөө аваад ингээ сидэн дээр харсаахгүй. Тэг ингээ харж яснаа наа ч одоо бараг шууд хаалганд орох юм биш үү гэж наадын. Гэдгсэн чи наа ч өстой аюу хүндэрсэн битүү дүүрсэн байж тэмэж тэгээд тэгэл миний зүгээр сүсэг алдарсан заяа. За би одоо энэтэй юу ч ярих вэ? Та яг хэдэн жил ажилласан бэ гэсэн чи би 8 жилсээр 2 жил ажиллаж байна л да гэд миний үеийн ч юм уу нэг тийм дүүч юм уу охин шиг юм уу байсан. Тэгээд ёстой таалагдаагүй. Ёстой бити очоорой. Чингэлтэй дүүргийн тэр эмч рүү. Хаяад тэр эмчээс болоод тэгээд ерөөсө хаяад яж захна ажиллах хэрэгтэй очоод ингээ ажиллачаад тэнгүүтээ дараагийнхаа өдөр нь өглөө офис дээр очиж байж байтал
тэсгийн аргагүй яг энэ дух руу ингээ хатгуулаад өгдөөс. Би тэгээ толгоогоо ингээ барьчаад толгоо ингээ бариад тэгээ яваад ах чи ерөөсөө ямар ч ажил хийгээгүй. Тэгээ би зүгээр энэ нэг л биш байна да гэдгээ мэдээд нөгөө нэг шууд хамгийн ойрхон ихний лахсын 3 гал гэдэг имлэг рүү очсон байхгүй юу. Тэнгүүд нөгөө тэдий чи үзлэгийн цаг нь 70,000. Тэгээд нөгөө CD-г уншуулсан чинь энэ хэсгээр нь битүү үдээ энэ ч гайгүй гэсэн. Тэгээд энийг шахна гэд. За тэгээд нэгтлэн ингээд энэ эдэг шахах нь 80,000 төгрөг. За тэгээд тэрийгэ шахуулчаад бас нэг 7 хоног антибиотик уугаад одоо нэг шахуулжаа талаарх нөгөө бичлэгээ би өмнөх видеон дээр оруулсан байгаа. Тэгээд антибиотик 7 хоног уугаад 7 хоногийн дараа дахиад очисон чинь энэ тал ингээд ер нь бол гайгүй эдгэр чинь гэхдээ дахиад юм байна гэд дахиад шахсан. Энтлэг. Тэгэл ингээ 2 удаа эдээгээ шууд шахуулаад тэгээ энд байгаа эдээ мэдээг шимэгдүүлэхийн тулд бүр хатуурсан удацсан байсан учраас хатуурсан гэл нөгөө цэц сэмэ гэл нөгөө цэрмэр ялгаруулдаг эмэг чи амар угаал нөгөө давстай усаар ингээл өдөр болгон өглөө оройдоо ингээл угааж муугаал маш хатуу дэглэмтэй байсны эцэд арай ч нэг юм гайгүй болсон. Гэхдээ буцаад бүр ийшээ амар янгинаад байхгүй. Тэгээ би очил эмчээ дахиад энэ 3 гал дээр штэ би ингээд очиж үзүүлэх болгонд би үзлэгийн мөнгө төлнө 70,000. 7 хоногийн дотор бол давтан үзлэг 38,000 гэд. Улсын эмнэлгэрийн хугацаа алдаад хувийн эмнэлгэрийн маш их мөнгө зарцуулсан. Тэгээ нөгөө нэг хамраа ингээд нөгөө шахуулсныхаа дараа бас нэг 7 хоног антибиотик янз бүрийн юм гэдэг чинь бас нэг 200,000 төгрөг болж байгаа байхгүй. 200 тэгээ шахаад явуулсан дараа хэд хоног ингээд жоохон бас дахиад нэг янгинмар айдаал. Тэгээ би 5 хоног шарлах хийлгсэн. 5 хоног шарлах хийлгэж явах явцад бол тэрний дараа бол ингээ арай гайгүй болсон. Тэгээ би эмчээс асуусан гайгүй бол ингээ очихгүй байж болох уу гэсэн чинь болно чи ингээ эмчилгээ хийлгэсэн. Тэгээд ингээ зовир чи ингээ багсаа зүгээр болсон бол ингээ ирэх шаардлагагүй гэдгсэн. Тэгээд би азны коллег гэж тэрчгтэй хайсан. Гэхдээ одоо хүртэл миний нөгөө нэг энэ хамар бол ингээ яг бүтэн амьсгаа авч чадахгүй байгаа. Камератай туулсан түүх нь бол нэг иймэрхүү байна. Тэгэхээр ерөнхийд нь ингээ базаад хэлэхэд анхаарах ёстой зүйл юу гэхээр хэрвээ чи улсын эмнэлгээр явбал маш их цаг алдна. Хувийн эмнэлгээр явбал маш их мөнгө орно шүү. Би бараг энэ хугацаанд ингээд улс хувийн ингээд хэдэн өдөр хоногоо ингээд алдаад ингээд явсантайгаа дид зүйлээ зөвхөн камератанда бараг 2 сая төгрөг. Одоо ингээд наашаа чашаа урсгал зардал автобус унаа такси тэгэл идэж уух юм те тэгэнгүүтээ им тариа тэгэл үзлэгийн мөнгө зөнгөл бараг нэг 2 сая төгрөг зарцуулсан. Тэгээд дөнгөж ингээ баг дээр нь хэрвээ өөрийгөө мэдээд эмнэлэг рүү очиж байгаа бол эмчийн хэлсэн одоо тэр эм тариаг бүр яг цагт нь уугаад ам хамраа маш сайн угаагаад дархлаагаа айгуу сайн дэмжих хэрэгтэй юм бэлээ. Эдгэхийн тулд айгуу сайн унтаад айгуу сайн шөлтөө хоол идээд ерөөсө дархлаагаа айгуу сайн дэмжиж л энэ камератыг дарж авах юм бэлээ. Тэгэхгүй бол энэ ингээд хуйсхан ингээд 70% юмаа биелүүлээд эм тариагаа хэрэглээ явангууд жоохон симпли авах төдийдл сэтэрчтэй юм бэлээ. Камератын үед болохоор хүүтэн агаар авч болдоггүй юм бэлээ. Хүүтэн агаар авахаар хурдан сэтэрдэг бас ингээл янгинаал өвдөд байна. Сүүлийн тэр лазер 5 хоног хийлгэсний дараа хүний бас өөрийн нөгөө сэтгэл санаа айгүй чухал юм байлээ. Би тэгээ нөгөө сүүлдээ камератандаа сөхрөөд бүр ингээд амар ингээд бүр туйлдсан байсан байхгүй юу. Хүн бүр яг тэгэж туйлдт юм билээ. Тэгээ туйлдсан байж байгаа сүлдээ за юу яа нэг жоохон ингээд дархлаа сайжруулах юм хийгээд би гүүж эхэлсэн. Азар дулаанч орсон би гүүж эхэлсэн. Тэгээд ингээд бүр камерат гэдэг юм бол одоогор бол ингээд мартагдсан байна. Гэхдээ вирусны ханаад авсан тохиолдолд камерат сэдрэх магадлал маш өндөр гэдгийг би мэдж байгаа. Тэгээ боломжтой байна. Бас нэг анзаарсан юм байгаа. Хүмүүс нөгөө дур мэдээд өөрөө хамрын ингээд камераттай гээд тэгэнгүүт зүгээр ингээд цацлага мацлагаар аргалаад яваад идэв штэ. За тэгэх юм бол ер нь бол ирээдүйд өөртөө надаас илүү тийм гар тохиролтой үйлдэл хийж ин гэсэн үг. Ер нь бол эртгийн шиг тэр хамар хоолойны дагнсан хувийн эмнэлэгч байна уу? Эсвэл одоо бүр боломжгүй бол улсын эмнэлэгч байна уу? Ямар ч зэн эмчрүүл очих хэрэгтэй юм билээ шүү. Дур мэдээ ChatGPT-г асуугаад ч юм уу өөрөө ингээд эмийн санжаас суугаад таслаг маслаг авах чинь хамгийн гом үйлдэл юм билээ. Өдрөө нэг охин ингээд хүлээж байгаа шүүгээ бичсэн энэ бичлэгийг тэгээд айгүй удажиж оруулсан дуучлаараа би үнэхээр одоо нэг YouTube дээр ингээд контент хийх сөхөөгүй энэ хугацаанд амьдарч ирлээ. Энэ хугацаанд мэдээж камератайгаа тэмцсэн. Тэгээ хамгийн чухал зүйл бол тэр нөгөө дархлаа энтрээс гадна хүн өөрийнхөө энэ майндыг бас сэтгэл зүгээ нөгөө нэг зүгээр аятайхан байлгаж ижин дархлаа ч бас амар дэмжигдэм байлээ шүү. Тэгээ хазаар би нөгөө гүүж эхлээд сэтгэл зүгээ арай гайг болгоо. Тэгэхгүй нөгөө амар санаа зовдөг болоодсан. Яна энэ ингээд өдөөдх яач юм. Энэ ингээ яагаад байгаа юм болоо. Энэ дахиад ингээд камератлах байгаа юм хтагээ бүр яг ингээд юм амар санаа зовдөг болсон. Тэгээд аль болох эдгэж авсан бол ингээд сайхан би сэтгэлээ сайхан тайван байлгаад тэгээд сайхан сэтгэл санаагаа гоё өдрөг байлгаараа хамрын дайвар хөндийн үргэлжлэлийн талаар туршлагыг хуваалцсан бичлэгийг маань үзэн баярлалаа. Танд хэрэг болсон байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээрээ дахин уулзлаа. Баяртай.